өнөөдөр Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулган болж байна. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын чуулганы гол ач холбогдол бол хөрөнгө оруулагчдыг орон нутагт бол авчрахад байгаа юм аа. За яагаад өнөөдөр орон нутагт хөрөнгө оруулагчид хэрэгтэй вэ гэхээр үндэсний хэмжээнд энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд багтсан төслүүдийг хэрэгжүүлэхэд, эргээд аж үйлдвэрчлэлийн сэргэлтийн хүрээнд багтсан төслүүдийг хэрэгжүүлэхэд биднэрт хөрөнгө оруулагчид бол хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг бол гадаад дотоод гэж бол ерөөсөө ялгаж болохгүй. Адилхан нөхцөл өгөөд энэ хөрөнгө оруулагчдыг орон нутагт татаж ажлын байр үүсгэхэд бол хамгийн өндөр ач холбогдол бол оршино гэж бол харж байгаа. За тэгээ хөрөнгө оруулалт байхгүй бол энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд бол хэцүү. Төрийн хувьд бол төр бол өөрөө ажлын байр үүсгэгч, ажлын байр бүтээгч бол субъект бол биш. Хувийн хөвчил бол ажлын байр бүтээн. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтаар дамжаад төсөл хөтөлбөрөөр дамжаад энэ ажлын байрууд бол Өмнөговь аймагт бол гарч ирнэ гэж бол бидний зүгээс үзэж байна. Тийм ч учраас энэ хөрөнгө оруулалтын чуулганаар орон нутгийн удирдлагууд, эргээд хөрөнгө оруулагчид ер нь засгийн газрын түвшин ч гэсэн ямар төсөл хөтөлбөр, ямар ажлууд хийж байгаа, яагаад энэ чухал вэ гэдгийг ингэж танилцуулж олон талаас ойлголцох нь энэ цаашдын хамтын ажиллагааны одоо эхний хэдэн алхам гэж хувьдаа бол үзэж байна.